Ямар эцэг хийг юу сайн эцэг их гэхээ. Аа. За яг энэ тал дээр одоо нэрвчилж гаргаж ирсэн тодорхойлт байдаг юм болов уу тий. Миний хувьд бол яг нөгөө мэрэгжлийн зүгээс харах юм бол сайн эцэг их байх гэдэг нь хүүхдээ сэтгэл зүйн хувьд болоод бие махбодын хувьд нь эрүүл байхад нь л анхаарч байгаа эцэг их. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө төрсэн цагаас нь эхлээл хүүхдийг гэхдээ эрүүл гэдэг маань зөвхөн одоо организмын хувьд биш те сэтгэл зүйн хувьд ч гэсэн эрүүл байх тэр онцлог. Сайн байцгаана өрх мөнд үзэгчдээ сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ганцхан миний хөтлөн өргөдөг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэх бэлэн болсон. За өнөөдөр бид нэгэн том ертөнцөөр аялах болно. За өнөөдөр урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэн хүүхдийн ертөнцөөр хамт аялах байгаа уянгата баярлалаа. Ингээд уянгаа маань урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн талархлаа. За өрсөндөөс маш их баярлалаа. За уянгаа маань хаан төрж өсөв айлын хүүхдөө за энэ мэрэгчлэлтэй хэрхэн яаж холбогдваа ингээд үзэх сонсогчд маань өөрийгөө танилцуулах уу. За намайг Батуянга гэдэг. За тэгээд би Өмнө Говь аймагт төрж өссөн. За тэгээд айлын баг охин дээрээ 2 ахтай. За тэгээд ер нь бол 10 жил байхдаа сэтгүүлч болно гэж айгүй их боддог байсан. Тэгээд явж байгаад Ешээ өгчүүд нэг найзынхаа одоо тусламжтайгаар гэх юм уу хэлний бэлтгэлд сураад тэгээд 2010-аас 15 оны хооронд бол Оросын холбооны улсад яг энэ сэтгэл судлал мэрэгчлэрээ төгсөөд ирсэн. За тэгээд яг мэрэгчлэлтэйгээ холбогдсон одоо замнал гэх юм бол яг тухайн үед нөгөө юугаар тэтгэлгээр сурах гэж шалгалт өгөөд тэгээд шалгалтын маань ерөөхдөө онон дээр байсан мэрэгчлүүд нөгөө сэтгэл судлал улс төр философи гэх 3 мэрэгжил байсан. Сэтгэл судлал нь надад арай илүү ойр санагдсан учраас сонгоод тэгээд суралцж авах хугацаанд бол нөгөө мэрэгжлийнхаа үн цэнийг ойлгоод тэгээд яг энэ чиглэлээрээ төгсөж ирээд 21 онд бол хүмүүнлэгийн ухааны их сургуульд магистраа хамгаалаад тэгээд 23 оноос эхлээд яг энэ хүмүүнлэгийн ухааны их сургуульд бол сэтгэл судлалын багшаар ажиллаж байгаа. За тийм түүхтэй. Мундаг. Ажлын гараатай хүн байна. Орос улбаны ус төгссөн байна тий. За тэр үед тухайд нэг сэтгэл зүй хүүхдийн сэтгэл зүй болон сэтгэл зүйч гэсэн энэ мэр томьёо төдийлөн яригддггүй хэлэгддэг байсан санагдаж байна. Тэгээд харин ямар анзаарч тэр мэрэгчлийг сонгосон. Тэгэхээр айхтар нөлөөлсөн хүн байхгүй те бас өөрийнхөө мэдрэмжээр баг сонголтоо хийсэн байна те. Одоо удам мөхсөн дадлага аав ээж шахаж шаардсан юм алга те. Ингээ 3 хувиар дээрээс ороод өөрөө сонголтоо хийжсэн чи одоо таны наад мэрэгжил чинь бүр нийгэмд айгүй асар юм хэрэгцээтэй юу мэрэгжил болоод орчихлаа. Харин тий. Тухайн үед бас яг ойр тойрны хүмүүс юу хийх юм ингээл гайхдаг л байсан. Хүний сэтгэл зүг чи өөрчлөн гэж юу ах вэ гээл. Баг энэ өөрөө сонсогддгоо те баг төдийлөн хэрэглэгддэггүй байсан. Юу мэрэгжил итгэл нэг үг хэллэгэнж баг ховор хэрэглэгддэг байсан. Тий. Сэтгэлээр готвол одоо ирчүүдэн зууд татчихна. Бүтэн шүүд нь яадгийг дуулж урд юм ингээ нэгэндээ очиж нөгөө ярилцлага маягаар ингээ сулардаг байсан баг. Мэрэгсэн хүн байгаагүй санагдаж байна. За миний анхны асуулт бол ер нь бидний хүүхдүүд өнөөдөр яг аз жаргалтай амьдарч чадж гин үү эсвэл аз жаргалтай амьдарч байгаа байдлаар зүгээр ингэж зүчилж амьдарч гин үү сэтгэл зүйн хувьд нийт зүгээр одоо яг энэ би зөвхөн зүгээр ахлагангийн хүүхдээр л асууж байна л та. За ахлагангийн хүүхдүүд маань одоо ер нь бол нөгөө өсвөр нас гэдэг шилжилтийн үе дээрээ явж байгаа. За тэгээд яг миний харж байгаа өнцгөр одоогийн манай Монголын одоо энэ нийгмийг харах юм бол магадгүй зарим тохиолдолд яг таны асуусны дагуу аз жаргалтай тийм дүр эсгэж явах ч бас магадaltaй. Гэхдээ нөгөө хүн болгоны ертөнц рүү н ороод хараагүй учраас яг ямар төвшөнд байна те дүр эсгэж гинөө эсвэл яг үнэхээр энэ байгаа амьдралдаа аз жаргалтай сэтгэл хангалуун байна уу гэдэг ч юм уу тэрийг нөгөө шууд хэлж мэдэхгүй болчихж байгаа те. За гэхдээ ер нь бол яг одоо яг энэ шилжилт рүү орж ирж байгаа өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол нөгөө хамгийн гол сэтгэл зүйн онцлог нь ерөөсөө нөгөө үе тэнгийнх нь байдаг. Тэгээ нөгөө найз нөхдөдөө харилцах. За тэгээ илүү нөгөө том хүн болж байгаа гэсэн мэдрэмж бас үүсэж байгаа учраас нэг юм бие даасан тусгаар те одоо нэг тусдаа өрөөтэй тэгээ нэг өөрийн хувийн орон зайгаа бий болох хүсэл сонирхолтой байдаг. Яг ийм гол онцлог нь яг сэтгэл зүйд нь явагдчихэйдэг. Шийдвэр гарах төвшөнд ирж байна. Тийм шийдвэр гарах төвшөнд одоо нэг юу гэдэг орой нэг 10 цаг хүртэл найзуудтайгаа уулзахдаа өөрөө мэдээд гарах байдаг ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар хоол идэх худалдаа авалт ихтэй ч юм өөрсдөө юм шийдвэр гарах насн дээр ирсэн тэрийгээ илүү нөгөө батгах гэж хардаг юм онцлогтой. Тэгэнгუთ нөгөө ээж аав нар маань том хүн шиг аашлаа жоох юм бэж гэдэг чинь. Тийм ийм онцлогтой байгаад байгаа. Тэгээд дээрэс нь яг өнгөрсөн одоо 10 жилийн хугацааг ч юм ингээ харьцуулаад харах юм бол нөгөө
шинжлэх ухааны хөгжлөөрөө өсвөр нас маань одоо бас илүү залуужаад байгаа. Бараг яг нөгөө хөгжлийн хувьд бол нэг 12-оос 16 нас гэж тодорхойлдог. Тэгэнгუთ одоо яг орчин үеийн хөгжилтэй уялдаатаагаар бараг 10 наснаас эхлээд өсвөр насны өөрчлөлтүүд ер нь явагдаж байна гэж харж байгаа. Өсвөр наснд одоо их стресстгүй, аав ээжтэй их зөрчил үүсэхгүй, анги хамт олон багш дотроо зөрчилдөхгүй тулд үндсэн суурь нь бараг цэцэрлэгийн насанд тавигдаж байна уу? Би бол одоо хүмүүсийн амьдрал дээр ингээд үндсэн хүний суурь хүмүүжил бол гэр бүлээс л гэж яриад байдаг. Боловч гэр бүлээс бас ихэнх цагийг цэцэрлэг дээр өнгөрөөдөг байхгүй юу? Яйсл гэдгээс эхлээд одоо бие засч эхлэх тийм үү? Одоо гараа угаах, зөв сууж хооллох гэдэг юм. Тэгэхээр үндсэн суурь бараг тэнд тавигдаж байна уу? Яг үнэ. Одоо нөгөө хүүхдийн хөгжил дээр төлөвшил гэдэг нэг гол хүчин зүйл байгаа. Төлөвшил чинь өөрөө нөгөө хүмүүжлээс илүү чухал, яг нөгөө сая таны хэлсэн суурь нь болдог гэд. Тэгээ яг энэ төлөвшил гэдэг зүйл маань яг бүрэлдэх хугацаа нь бол ерөөсөө эхний суурь нь бол 1-3, за тэгээд нөгөө тогтворчих суурь нь 3-6 наснд гэж үзээд байгаа. Тэгэхээр яг нөгөө энэ цэцэрлэгийн нас ороод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр гэртээ нөгөө хүмүүжж байгаа хүүхэд, цэцэрлэг дээр хүмүүжж байгаа хүүхэд хоёрын ялгааны хувьд бол цэцэрлэг дээр хүүхэд нийгэмд тохируулж бие авч явах тэр зүйлийг суралцж байгаа гэсэн үг. Гэртээ бол яг хүүхдүүд маань те сайхан дураараа аашлаад явчих болно. Тэгэнгუთ цэцэрлэг дээр оронгууд би баяраатай тоглоом авах хэвээр, би энэ машиныг ганцаараа өмчилж болохгүй юм байна. Эсвэл одоо би багшийн үгэнд орох хэвээр гэдэг тэр нөгөө жинхэнэ нийгмийн харилцаа руу орж ирж байгаа учраас тэнцэнээс яг төлөвшил ер нь бол бүрэн дүүрэн үсэж байгаа гэсэн. Унтах босох цагийн хуваар жагсаалаар явах. За тэгээд дуу шүлэг сурах, өнгө тогтоох, тоолох гэдэг ингээд. За гэрд бол яг юу нэр эрхлүүлэх маягтай ингээд нэг авилга өгөөд ингээд нэг тийм дундаа шүү дээ. Уйлж дуулаа хэд цэцэрлэгт ер нь бол уйлаад орлоо болохоос цэцэрлэг цугласан эхний 7 хоног л 9 сард уйлжээд болохоос дараагийн 7 хоногоос намжсан байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг эмх зэгцтэнд сууж байна тий. Тэгэхээр яг нөгөө ээж аав нарын ч юм уу сургаж чадаагүй одоо нэг ээж аав нар яриад байдаг шүү дээ. Манай хүүхэд памперст ороод 14 хоногийн дотор өөрөө тий шокон дээр суугаад сурчлаа. Хувцас ивхдэг болсон байна. Тэгээ хүнтэй мэдлдэг болсон байна гэд. Тэгээ тэр болгон ер нь бол яг нөгөө нийгмийн харилцаар орж байгаа хамгийн анхны шатнд цэцэрлэгийн багш тэгээд найзуудаас нь үсчихэж байгаа гэсэн. За энэ маань ингээд дэшээ өгсөж яваад цэцэрлэгийн ахлаханг олж ирээд том анги олж ирээд сургуулийн насанд бэлтгэдэг. Цэцэрлэгт бэлтгэл бүлэг гэдэг баг. Одоо үндсэндээ зурах, бичих, зөв суух одоо аяг тавхтай харьцаад ингээд бие дааж хооллох тэр чадвар сурсан байдаг. Тэр бас ингээд давхар бас сургууль руу холбогдоо авчиж чинь тий. Тэгэхээр одоо тэр цэцэрлэгийн бэлтгэл анги бол угаасаа нөгөө хүүхдийг сургуульд бэлдэж байгаа юм процесс болчихж байгаа тий. Тэгээ гол нь нөгөө сургуульд орохын өмнөх тэр одоо сууд сурах таны хэлсэн тэр гол онцлогоо тэгээ наад захын нөгөө гарын жижиг булчингуудын хөгжил буюу тий одоо үзэг харандаа барих гэдэг тэр хөгжлүүд ерөөсөө л энэ цэцэрлэгт л бүх суурь нь тавигдж байгаа. Тэгэл хүүхэд маань нөгөө одоо сургуульд орохын хямрал бас орж эхэлнэ л дээ. Яг энэ нөгөө хүний хөгжилтэй, ялангуяа хүүхдийн хөгжилтэй холбоотой ер нь судлаачдын үзэж байгаа процесс бол нөгөө хямрал гэдэг зүйл бол угаасаа хүн болгоны насны нэг үеэс нөгөө үе рүү шилжихэд юм илэрч гарч ирдэг үе гэж үзээд байгаа. Тэгэхээр нөгөө хүүхэд цэцэрлэгт ороход буюу одоо нийтгээр нөө нийгэмдэр ярьдаг 3 насны хямрал гэдэг байгаа шүү дээ. Тийм 3 насны хямрал гэдэг чинь хүүхэд нөгөө өөрийгөө ойлгуулах байгаатай холбоотой тийм онцлог явагдаад байгаа. Тэгэнгუთ ээж аав нар хүүхдээ жоохон муухай аашлангууд нь л манай хүүхдэд нөгөө 3 насны хямрал нь явж гин, 1 насны хямрал нь явж гин гэдэг. Тэр ерөөсөө л хүүхэд өөрийгөө л ойлгуулахтай холбоотой тийм асуудлууд болоод байгаа гэсэн. Одоо жишээ нөгөө 1 насны хямрал дээр бол ер нь ямар онцлог гарч ирдэг вэ гэхээр хүүхэд нөгөө хилд орж байгаа. Хүүхэд өөрийн юм хилний ертөнцтэй байдаг. Одоо жишээ нь юу гэдэг даада гэдэг үг нь нойлын хажууд очих юм бол биз ял гэсэн үг. Тэ ширээний хажууд очих юм бол би ус уумаар байна. Хаалхан дээр очих юм бол би гармаар байна гэдэг. Зөвхөн тэр нэг авиагаар өөрийнхөө ертөнцийг илэрхийлдэг. Тэгэнгუთ нөгөө яах вэ? Томчууд маань ойлгохгүй шүү дээ. Яа игээд байгаа чи уг нь даатаа гэхээр машин нэгдэг үсттэй гэдэг. Тэгэхээр нөгөө эндээс үүдээд хүүхдийн хямрал үүсэж чинь. Тэгээ 3 насн дээр бол яг нөгөө цэцэрлэгийн орчин тэгээ нөгөө баян гэртээ байж байгаад одоо юм шинэ орчинд орж байгаатай холбоотой хямрал үүсээ явчихжээ. За тэгээд бэлтгэл бүлгээ төгсөөд одоо нөгөө өдөр сайхан унтдаг, тэгээ таваараа тоглодог. Тэгээд нөгөө цагийн хуваарийн дагуу хоолдог байсан тэр бүх тогтцоо хуваар маань өөрчлөгдөд. Нэг бол хүүхэд өглөө орно, өдөр орно гэдгээс хамаарат юм шинэ орчинд орж байгаа учраас яг энэ сургуульд орохтой холбоотой зүйлүүд бол хямралууд бол үүсч эхэлнэ гэсэн үг.
унтдаг байсан нөхдөө ч унтгаа болчих чинь. Нөгөө хоолыг найрлж өгдөг байсан багш байхгүй боллоо. Шээлгэж балгадаг хүн байхгүй болчоор одоо тэрийг санагалзаж нэхэж хямрал үүсгэх нь аргагүй юм байна. Тэгэхээр яг энэ бага ангиас эхлээд эсрэлгээс эхлээд сургуулийн насанд ирэхэд харин нэг ялгаан тэр яагаад гэдэг асуултууд нь цөөрж эхэлдэг. Одоо энэ аваргууд чинь яагаад л гэл ингээл би ч өөрөө багтаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг яагаад гэсэн асуулт өдөрт хэдэн мянгаар ирдэг байхгүй юу. Сургуулийн насанд орсон нэрээ арай тэр цөөрдөг юм уу сая бодогдоо сууж чинь тийм үү? Тэгдэг. Тий. Юу яадаг юм. Би нөгөө ингээ буцаа жоохон шинжлэх ухаан руу орох гэдэг. Ер нь нөгөө хөгжлийг бие бэлдэр танин мэдхүү нийгэмшгүй сэтгэл хөдлөлгээ дөрвөн чиглэлийн хүрээнд яг энэ нас болгон дээр авч үздэг. Тэгэнгუთ танин мэдхүүн чиглэлийн хүрээнд бага насны хүүхдүүд буюу балчир нас тэгээд сургуулийн өмнөх нас гэд хоёр байгаад аваад үзэхээр яг 1-3 насн дээр энэ юу вэ гэдэг асуулт хамгийн их орж ирдэг. Тэг энэ юу юм? За тэгээд тэрийгэ мэдээж хэрэг энэ бол аягаа гэсэн ч гэсэн дахиад энэ юу вэ гэд асууж болно. Тэгээд 3-6 настай болоод ирэхээр нөгөө таны ярьдаг яагаад асуулт чинь. Тэгэхээр тэр энэ яагаад улаан өнгөтэй, энэ яагаад тэг гэрэлтэй юм тий тайлбарласан ч гэсэн дахин асуугаад дотоодгүй л асууад байдаг. Тийм. Тэгэхээр энэ нөгөө сэтгхүү хөгжлөнд өнгөж эрчимтэй явагдаж эхэлж байгаа. За тэгээд нөгөө ой тогтоолтын процессын хувьд бол тодорхой хэмжээнд юм бага байгаа учраас өөрөөр хэлэх юм бол богино хугацааны ой санамжинд ороод явчихж байгаа учраас мартах тохиолдлууд их байж болно гэсэн үг. Тэгээд хүүхэд таньж мэдхийн тулд л асуугаад байгаа гэсэн үг. Тэгээд 6 наснаас хойшоогоо яг нөгөө тархины мэдрэлийн холбоосууд дээр илүү нөгөө юм гүнзгий холбоос одоо энгийнээр тайлбарлах юм бол үүсэж байгаа буюу нөгөө цэцэрлэгийн бэлтгэл бүлэг дээр хүүхдүүд маань зураад үсэг гэдгийг ингээд нэг ийм зурлагаар бичдэг юмаа гэдгийг харчж байгаа учраас энэ юм байд юм байна. Одоо тэнгэр цэнхэр өнгөтэй байд юм байна гэдгийг илүү нөгөө логикийн хувьд ойлгож авч үзэж байгаа учраас яагаад нь арай багасаад эхэлдэг гэсэн үг. Хүүхдүүд ер нь олон цагаар их сайн унтчихэд байвал өсөлт явагдаж идэг, хөгжиж идэг гэж ярьдаг л та эцэгчүүд. За мөн одоо 7-ны үлрэл эхэлж хат ингээд 11-ээс 1 цагийн хооронд жилийн нэг юм тогтсон цагт наранд гарч ивэл Д витаминээ авдаг. За унтгал их сайн өсөлт нөлөөлдөг гэдэг энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? За нойрны хувьд бол тийм яг хүүхдийн яг бие бэлтрийн хөгжлийн хувьд бол нойр хамгийн чухал байгаа. За тэгээд нөгөө одоо жишээ нь яра хүүхдийн хувьд бол хоногийн 18-аас 20 цагт нь бол унтах одоо юм хуваартай байгаа шүү дээ. Тэгэнгუთ бага нас болоод сургуулийн өмнөх насн дээр бол ерөнхийдөө нэг 8-аас 10 цаг унтах. Тэгээд унтах нь одоо жишээ нь орчин үед бол яг энэ хүмүүсийн нойрны чанар бол муудаад байгаа шүү дээ. Одоо юу гэдэг 8 цаг унтаад байгаа юм амарсан мэдрэмж авахгүй байна гэд. Тэгэхээр хүүхдийн хувьд ч гэсэн яг нөгөө энэ нойрны чанарыг нь зөв байлгах, чанартай байлгах нь чухал. Тэгэхээр нөгөө л 9 цагт 9-өөс 10 цагийн хооронд нь оруулаад тэгээд 8-аас 10 цагийн нойрыг чанартай ахуулах гэдэг тэр зүйл нь чухал байгаа. Тэрнээс одоо юу гэдэг шөнийн 2 цагт унтуулчаад өглөөний 10 цагт босгочоод нөгөө унтах хэвээр 8 цагаа унтцсан гэх юм бол энэ нөрөө нойрны чанар муу байгаас үүдээд хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлөл. Чанартай нойр авах юм цагийн процесс тухайн үед явагдаж идэг те. Хүүхдүүд ер нь дууга байсан хүмүүжлэлтэй хүүхдийг харагдах уу эсвэл одоо дотроо ингээд дууга хураасан хүүхд байдаг, эсвэл хаш харцсан өмсөрсөн хүүхд байдаг. Эдгээр хүүхдүүдийн онцлог ялгаа ер нь цаад ар гэрийн амьдралын шалтгаанаас болж нөө тухайн хүүхд бас нэг юм онцлог байна уу? За яг тийм. Одоо хүний өөрийнх нь бие хүний сэтгэл зүйн онцлог гэдээ байгаа. Тэгэхээр нөгөө хүүхэд дууга байна гэдг нь даруй төлөв те. Эсвэл ингээ байнга энд тэнд өсөрч хараагаад олон юм асуугаад гэдэг ч юм уу нөгөө яагаад нь олон болоод ирэхээр бас нэг юм сахилахгүй хүүхэд байна гэдэг. Дууга байвал хүмүүжлэлтэй хүүхэд гэж харагддаг. Одоо хөдөлгөөнтэй хүүхдийг бол сахилахгүй зөрүүд үгэнд ордгоо юм хүүхэд гэж харах гэдэг. Тэрний ялгаа. Тий. Тэгэхээр энэ дээр ерөөсөө нөгөө хүүхдийн өөрийнх нь бие хүний сэтгэл зүйн онцлог буюу одоо ийм шинж чанарууд гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө бидний хамгийн сайн мэддгээр бол нэг ийм дотгошоогоо гадагшоогоо интроверт, экстраверт гэдээ байгаа шүү дээ. За бүр одоо наривчлах юм бол жишээлбэл нөгөө темперамент гэдэг ойлголт яригддаг шүү. Тэгэнгუთ нөгөө сангвиник, меланхолик, флегматик, холерик гэдэг дөрвөн хэв шинж дээр хүүхдүүдэд маань илэрдэг. Тэгээ энэ темперамент маань нөгөө онцлогийн хувьд бол нөгөө өөрчлөгддөггүй заягддаг учраас яг энэ нөгөө хүүхэд байх үе дээр нь темперамент нь ер нь харахад илүү амар байдаг. Одоо жишээлх юм бол хүүхэд өрдөг тоглоомоор тоглож байгаад
одоо ингээ нураад унчих юм бол тачигт л өхрөөл энэ нураад унчлаа гэх юм бол энэ нөгөө илүү юм нээлттэй гадагшаа хэв шинжийн сангвиник хэв шинжийн хүүхэд байж болно гэсэн үг. Эсрэгээр ингээд уурлаад авч хитээ те миний өөрсөн юм болохгүй байх гэвэл холиорик хэв шинж байдаг ч юм уу. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл зүйн онцлогуд хүүхдүүд өөрсдөнд маань байж байгаа учраас энэ дээр бас томчуудын зүгээс манай хүүхэд ер нь ямар сэтгэл зүйн онцлогтой вэ гэдгийг харах нь шаардлагатай. За тэгэнгუთ нөгөө хүүхдийн хөгжил төр чинь угаасаа нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь одоо нөгөө эцэг эхийн нөлөөлөл, орчны нөлөөлөл те хүрэлэн байгаа хүмүүс гэд энэ бүх зүйл ороод ирж байгаа учраас магадгүй хүүхдийг бага байхаас нь эхлээд одоо юу гэдэг би энийг хийсэн хараа гэл тэгэнгუთ ээж аав за байж юм хийж гин гэдэг ч юм уу. Тэгэхээр ийм нөлөөллүүд тэр хүүхдийг дотгошоогоо чимээгүй болгох тийм зүйл орж ирж болно гэсэн үг, нөлөөлөл орж ирнэ. Тэгэхээр нөгөө хүүхэд маань угаасаа л магадгүй төрөхтөө одоо нөгөө бие хүний онцлогоороо сангвиник юм гадагшаа нээлттэй хэв шинжтэй байгаад эсэргээрээ гэр бүлийн нөлөөгөөр аав ээжийн нөлөөгөөр хайхардаггүй ч юм уу эсвэл нөгөө хэлж байгаа зүйлийн тоодоггүй дараа гэдэг ч юм уу юм байх юм бол хүүхэд дотгошоогоо болно. Нөгөө сангвиник хэв шинж маань бол ер нь өөрчлөгдөхгүй. Тэгээ хүүхэд магадгүй цэцэрлэгт ороод яг нөгөө өөрийнхөө үндсэн зандлагч юм уу тэр хэв шинжээ гаргаж болно гэсэн үг. За тэгээд дээрэс нь ер нь нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаан дээр бас эрэгтэй хүүхэд илүү хөдөлгөөнтэй эмэгтэй хүүхэд арай нэг юм доктор сурвалжтай суудаг гэдэг ч юм уу юм онцлогуд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө дууга гэдэг маань дотгошоогоо бас гүн бодолтой эсвэл ийм флегматик ч юм уу хэв шинжийн хүүхдүүд байж болно гэсэн үг. Эсвэл эсэргээр нөгөө гэр бүлийн нөлөө орж ирээд хүүхдийг чимээг болох юм нөхцөлийг хийгээд байж болно гэсэн үг. Нөгөө талдаа хөдөлгөөнтэй хүүхдүүдийн хувьд бол яг нөгөө ялангуяа за яг хүүс хамаарахгүй ч гэсэн хүүхдүүдийн нөгөө биеийн эрчим байгаа те тэгэхээр тэрнээсээ хамаарат бас их хөдөлгөөнтэй байж болно. Тэгэл ер нь л энэ болгон дээр орчноос орж ирж байгаа нөлөөллүүд ямар вэ гэдгээс л ер нь хамаарч байгаа гэсэн үг. Эцэг эхчүүд бага насны хүмүүстэй анзаарч явах хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Хоёрдугаар төвд харилцааны асуудал их чухал юм байна. Одоо яг энийг бид нар юугаар хаалгаж бичээнэг бол одоо үндсэндээ одоо дэлгэцийн хамааралтай олчиж, эцний хамааралтай олчиж, за ингээд бас нэг аутизмын шинж тэмдэг байна уу ингээд андуурагдаад байгаа юм байна. Таны яриас ингээд сайн анзаарч байхад. Тэгэхээр энэ бага наснд эрт ингээд анзаараад багш шинж эцэг эхчийн уялдаа холбоо авах юм бол хүүхдийнхээ одоо дутагдж байгаа болон илүүж байгаа зан чанар дээр ажиллаад очих боломжийг шаардж байна те. За ингээд сургуулийн нас руу ороод ирлээ. Ахалхан за дундаа ингээд болж нэлээд бас хөдөлгөөнтэй ингээд байж байна. Тэгтээ харьцангуй гайгүй өгөнд оромтгой төр байдгийг. Ахалхан руу ороод ирэхээр жоохон хэцүү санагдаад байдгийг надад. За мэдээж хөвгүүд бас нэг сахал махал цухах ч юм уу. Охтууд одоо ингээд нэг мөн зам нуурах юм шинж тэмдэг илрээ тэнд нэлээд юм нэг цухалдаад юм уу. Стресстэй юм шиг тийм байдал үүсээд байдгийг. Би л зүгээр тэгж анзаардаг шүү дээ. Та энэ дээр ямар бодлоо байдаг вэ? Тэгээ ахалхангийн хүүхдүүд маань нөгөө төрөний хоёулынгийнх нь ярианыхын дээрчээс одоо яг нөгөө өсвөр нас нь эхэлж байгаа. Тэгээ яг нөгөө бие бэлтрийн хөгжлийн хувьд бол яг насан турш том хүний бие галбир руу шилжих те тэр физиологийн өөрчлөлтүүд бол явж байгаа. Тэгээд өсвөр наснд нэг юм хүүхдүүд докторгүй болдог гэдэг яриа байдаг шүү дээ. Тэгэхээр тэр яриа ерөөсөө яг энэ өсвөр насны хүүхдүүдийн хувьд дааврын өөрчлөлттэй холбоотой. Тэгэхээр нөгөө яг энэ дээр дааврын өөрчлөлт маш ихээр явагдаж байгаа учраас тэрийгээ дагаад сэтгэл зүйн хувьд бас докторгүй болох тохиолдлууд байдаг. Тэгээ яг нөгөө эрэгтэй хүүхдүүдийн маань хувьд одоо юм том эрэгтэй үнийг гэх юм уу те дүрлүү шилжиж байгаа сахалн нургана. За тэгээд нөгөө тий урагшлан хоолой бүдүүрнэ. За охтуудын хувьд болохоор яг нөгөө сарын тэмдэг ирж эхэлнэ. За тэгээ бие нь илүү галбирлаг болж эмэгтэй үний насан турш эмэгтэй үний бие рүү шилжинэ гэдэг ч юм ийм бие организмын өөрчлөлтүүд бол явагдаж байгаа. Тэрийгээ дагаад хүүхдүүд маань одоо ичих санаа зовох байдаг ч юм уу ийм онцлогуд бол илэрч гарч ирдэг. Тэгээ одоо өмнөх үеийг бодох юм бол бас одоо нөгөө энэ бэлгийн боловсролтой холбоотой асуудлууд ер нь нээлттэй болцсон. Одоо 10 жилд ч хүүхдүүдэд юм ирэхээр яаж хэрэглэх үү ч юм уу те эсвэл эрэгтэй хүүхдүүдийн хувьд одоо бэлэг эрэгтэй хөвчрөх үед яах ёстой гэдэг ч юм уу ийм онцлогуудын илүү тайлбарладаг болчих. Одоо жишээ нь миний үед бол тийм юм байхгүй. Тэгээ дотор хувцас цэвэр өмс гэдэг үгийг хараад бараг ингээд ичээд явж байгаа ийм тохиолдлууд байсан. Тэгэхээр одоо бол харьцангуй гайгүй энэ нээлттэй болсон. Бас мэдээлэл авах боломжтой болж одоо эцэгхээс асуухаас гадна үеийнхээ бие биентэй мэдээлэл солилцож байна. Өөрөөсөө ч одоо хил ус өрхий болж ингээд интернетээр ороод мэдээллийг бол нэлээсээ авдаг болсон юм байна. Ер нь хүүхэд мэрэгжил заахлахангаа төгснөө ямар ч ясна ингээд нэг аав ээжтэй бие юм болоод байгаа юм шиг хүүхдээрээ байгаа юм шиг ингээд зөрчилдөөд ямар ч ясна нэг хохны өрөөгээд их сургууль руу орно. Тэгээ энэ их сургууль руу орж байгаа үед хүүхдүүд яг мэрэгжлийн өөртөө сонгож чадаад энэ үү хөвчлэн эцэг эхчүүд цаанаас нь чиглүүлж өгч гэнэ үү. За юун дээр бас мэрэгжлийн өөрөө сонгосон хүүхэд хэр дараагийн шатны сургууль ороход сэтгэл хангалуун ажралтай байж чаддгийг.
За эсвэл миний өвөө хуульч ээж маань эмч учраас гээд ингээд удан дамжаад ингээд нэг чиглүүлсэн маягаар бас ордог ш ихтэй сургууль руу. Тэгээ зарим дундаасаа дэр гарч байгаа харагдтыг. Энэ хоёр хүүхдийн ялгаа ер нь яаж харагддаг вэ? Одоо нөгөө статистикийн хорооны тоо үзүүлэлтүүдийг харахаар ингээд 24 онд ч юм уу 25 онд ч юм уу хичээлийн элсэж байгаа одоо ихтэй сургуульд орж байгаа оюутнуудын тоо нь төгсөж байгаа оюутнаасаа ер нь одоо төгсөж байгаа нь бага болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө эргээд яг энэ тоо үзүүлэлтэн дээр харах юм бол одоо жишээ нь хэдэн 10 мянгаараа элсээд байгаа ирнэ нэг 5-6 мянган ч юм уу төгсөөд ийн гэдэг чинь тэр нь дундаас их сургуулаа орхиж байгаа ч юм уу те эсвэл яг нөгөө саяны хэлдэг мэрэгжлээ буруу сонгосон учраас энэ миний зам биш байна гэдгээ мэдээд ингээ гарч байгаа ийм тохиолдлууд байгаа. Тэгэхээр яг энэ мэрэгжил сонгох процесс дээр л ер нь одоо нөгөө маш сайн анхаарах шаардлагатай байгаа. Ер нь нөгөө мэрэгжил сонгох гэдэг чинь нэг юм насан туршийн процесс болчихж байгаа буюу одоо жишээ нь хүүхдүүд чинь нэг жоохон бахаасаа одоо бидний үед нэг тийм байсан шүү дээ. Эрэгтэй цагтаа эмэгтэй багш эсвэл эмч болно. Эсвэл нөгөө онгоцны нисгэгч мисс болно гэд. Тэгэхээр яг нөгөө хамгийн анхны тэр мэрэгжил сонголтын нөлөөч нь яг нийгмээс буюу одоо жишээ нь таныг хараад те сэтгүүлч болно гэдэг ч юм уу, намайг хараад багш болно гэдэг ч юм уу. Иймэрхүү онцлог илэрч байгаа. Тэгээ явж байгаад нөгөө сургуульд ороод яг нүүр тулна ш та. Цагтаа чинь хөөхий зам дээр зогсоод л байх юм. Тэгээ бороонд зогсож байхын, засанд зогсож байхын багшны хичээл тий. Тэгэхээр яг нөгөө тухайн мэрэгжил харагддгаасаа илүү яг энэ дунд ангид бол хүүхдүүд юу хийдیں۔ Тэг би ирвэ ийм хүн болно гэвэл ямар чадвар шаардлагатахын гэдгээ ойлгож эхэлдэг. За тэгээд нөгөө дунд ангиас ахлах анги болоод ирэхээр ер нь яг мэрэгжил гэхээсээ илүүтэйгээр би яг хэн болох вэ, ямар хүн болох вэ, ер нь би чи юм бэ гэдэг төсөөлөлтөөр яг үлгэлж даган дуурайх маягаар төсөөлөл үүсгдэг байна тий. Тэгэхээр яг нөгөө би эмч болно гэхээсээ илүүтэйгээр те одоо бас маш олон хүчин зүйлүүд энэ технологитой холбоотойгоор орж ирж байна. Би эмч болгоод хэдэн төгрөгийн цалин авах уу гэдэг ч юм уу те нийгмийн нөлөөлөлтөд бас холбож ойлгоод байгаа. За тэгээд мэрэгжил сонгох саяны нөгөө ярьж исэн бие хүний онцлог нь маш чухал. Одоо жишээлбэл 4 жил маркетингээр сураад төгссөн ирнэ тэр чиглэлээр ажиллахгүй эсвэл одоо юу гэдэг нөгөө сурч явах явцдаа голч дүн муу гэдэг ч юм уу эсвэл нөгөө сонирхолгүй байдаг ч юм уу. Энэ болгоно нь цаанаа бас тэр бие хүний сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Жишээлх юм бол одоо маркетингийн менежер гэдэг албан тушаал ажиллаж өөрөө маш энэ сэрэг толгойтой боддог, сэтгэдэг, маш хурдтай шийдвэр гаргадаг, шинэлэг санаа төвшүүлдэг ийм ажил байгаа шүү дээ. Тэгсэн нөгөө чиглэлээр сурж байгаа хүүхэд маань жишээний флегматик хэв шинжийн дотгошоогоо хэв шинжтэй өгөх юм бол нөгөө мэрэгжил нь угаасаа онцлогтон тохирохгүй болчихж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр хүүхэд нэг юм байнгын нэг давтамжтай бичиг цаасны ажил ч юм уу тэ нэг юм ер нь өөртөө тохирох ажил нэг юм давтамжтай ажил болоо. Таашаа нэгдэж өсөж хөгжөхтөнд хэдүүлэн үр дүнгээ өгөхгүй нэ. Тий. Мэргэжлийг буруу сонгоод мэдээж ингээд одоо сая миний асуултанд төр эцэг эхийн одоо энэ бас нэг гомдчих үедээ энэ удмын энэ мэргэжлийг тасалдуулчих үедээ ингээд чиглүүлэх гэж баг үнцэндээ нэг дарамттай маягаар сурж явах хугацаанд мэргэжлээ багштайгаа зөвлөөд сольчи идэр гэж орлого хийх хүүхдүүд байдаг тий. Тий. Тэгэхээр яг нөгөө энэ мэргэжил сонголтын дээр ерөн зөвлөдөг юм нь хамгийн нэгдүгээр хүүхэд өөрийнхөө бие онцлогийг мэдэх, хоёрдугаарт нь ер нь юунд сонирхолтой одоо нөгөө хобби гэдэг зүйл байгаа шүү дээ. Сүүлийн үед анзаараад байхад ер нь манайхаа хоббиг болжээ. Хүүхдүүд маань тэ нэг утас бариад явчихж байгаа. Тэгэнгუთ яг юу хийхээр нөгөө илүү сэтгэл ханамж аваад байгаа. Зураг зурхаар нэг тийм гоё 50 мэдрэмж авдаг ч юм уу тэ ууланд гарахаар гэдэг ч юм уу. Тийм нэг хоббигоо дагах. Тэгээ сонирхлынхаа хүрээнд л ер нь бол би нэг юм хүнтэй харилцуул гоё юм байна. Эсвэл юм ухсруул гоё юм байна гэдгээ мэдчих юм бол мэргэжлээ сонгоход илүү төхөн болно. Бас найз зөвхтийгээ даган дуурайдаг. Даган дуурай тий. За би цагдаа олчих байлаа гэж хоёлаа юмч болоо. Нэг сургуульд сурах гэдээ бас нэг тийм тохиолдод байдаг тий. Тэгээд тэр чинь бас ялгаагүй сая ярианы дунд гардаг шиг явцын нь өөрийнхөө онцлогийг мэдрэхээр ялч сургуулиас мэргэжлээс солих болж байгаа. Болж байгаа. Ер нь хүүхдийн амьдралд бол томчуудын амьдралээс гадна бас хүүхдүүдийн амьдрал ертөнц байна шүү дээ. Тэдэнд хайр хэрэгтэй гэдэг юм уу, мөнгө хэрэгтэй гэдэг юм уу, урамшуулал хэрэгтэй биш, шийтгэл хэрэгтэй гэдэг юм уу, ирээдүйн хувь тавиланд нь ер нь насан туршид ирэхэд. Тий, ер нь онцлог, ер нь өөрсдийн гэсэн ертөнцтэй таны хэлдгээр. Тэгээд нөгөө шагнал урамшуул шийтгэл аль аль нь л давхцаж явах хэрэгтэй. Мэдээж хэрэг хайр хэрэгтэй. За тэгээд одоо юу гэдэг би дааж тусгаар болоод тусдаа гарах тэр хүртэлх хугацаанд бол мэдээж хэрэг гэр бүлийн зүгээс тэр санхүүгийн дэмжлэг бол явж байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт яг тэр хүүхэд байх үеэс нь эхлээл хүүхдийг нөгөө хайрлах гэдэг зүйл
хэрэгтэй болчихж байгаа. Одоо тэгээд энд нөгөө сэтгэл судлалын хүрээнд бол нөгөө ээнэгшил гэдэг зүйл яригдаа явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө хүүхэд насанд ээж аавтайгаа тогтоосон ээнэгшил нэргээд том болоод хосын ярилцаан дээр хүртэл гарч ирдэг. Тэгэхээр нэгсэндээ хамгийн нэгдүгээрт нь дижрийг энэ хүүхдийн ертөнцийг ойлгох, хүүхдээ одоо нөгөө эцэг эхчүүдийн гол ярьдаг зүйл сайн хүн болох, нийгэмд хэрэгтэй хүн болох гэдэг зүйл нь хайран дээр ер нь бол тогтож байгаа гэсэн үг. За тэгээд мэдээж хайр хэтэрчих юм бол энэ өөрөө маш том зан үлийн доголдол болчих учраас яг таны хэлдэг нөгөө ямар үед нь шагнах уу, ямар үед нь шийтгэлийн тэр аргууд явах вэ гэдгээ бас тодорхойлох шаардлагатай болчихж байгаа гэсэн үг. Ер нь хүүхдийн хамгийн одоо сэтгэл өвдгсөн бас нэг юм эмзэглэл төрүүлсэн хүүхдээ тэр таадмын сурж явах энэ мэржлийг сонгож явах хугацаанд бас тийм ярьцлага хийх ч юм уу тийм кейс тань тохиолж юу бас нэг үл хайхрах тохиолдол байдаг шүү дээ. Гэрт одоо 7 хоногор харигтан согтуурах. Зөндөл одоо сонин сэтгүүл сошиалоос бид нар харж байна. Мэдээлэлээс авч байна. 3-4 өдөр дараалан ярих болсон байдаг. За бүр саяхан тохиолдол төр хүртэл хүүхэд нь ингээд өсөөд өгсөн тохиолдол төр байдаг. Тэгээд хуулийн газараас тодорхой хэмжээний хариуцлага тооцсон. Тэгээд буцаал гардаг. Дунд нэг үл хайхрах гэсэн юм тохиолдол төр өртдөг. За ахлах наснд одоо оюутан цаг руу ч орсон бах тийм гэр бүлийн хүрээлэлд байгаа хүмүүсд төдийлөн ил гарахгүй өөрийгөө нууж найз хүүхдээр хонох, айлд дээр хонох гэдэг юм тохиолдлууд хөвгүүд охтууд айлд тохиолж л байдаг л да. Тантай бас ер нь нэг юм гонхтой тохиолжсэн түүх байгаа юу? Ер нь байгаа. Одоо бас нөгөө гээд ярьчингууд нөгөө нууц задлах байгаа юм шиг. Ерөнхийдөө нөгөө тийм тохиолдлууд айгүй их байдаг. Жишээлбэл одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэл дотор амьдарч байгаа ч юм уу те эсвэл ингээд ээж аавын үүргийг ингээ гүйцэтгэждэг. Өөрөөр хэлэх юм бол ээж аав нь олон дүүнэрийг ингээ орхиод тэгээд нөгөө хүүхэд маань хичээлдээ явж чадахгүй гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү ер нь маш олон кейсүүд байгаа. Тэгээд яг уу кейсүүд гэхээр ер нь бол яг уу эргэн тойронд бол нөгөө оюутнуудын маань жишээн дээр ч юм уу их тийм тохиолдлууд гарна л та. Тэгээд тэр болгон дээр тодорхой хэмжээнд ер нь яг сэтгэл зүйчийн зүгээс гэхээс илүүтэйгээр нөгөө сонсох тэгээд тодорхой хэмжээний зүгээр дэмжлэг үзүүлэх иймэрхүү нөхцөл байдалтай явдаг. Тэр нөгөө түрүүний ярьжсэн одоо ер нь нийгэмдэр маш олон л ийм хэцүү тохиолдлууд ер нь байж байгаа. Тэгэхээр энийг л одоо нөгөө зас сайжруулахын тулд нийгмийн өрөөнд бүхэлдээ л одоо хамтарч ажиллах юм шаардлага гарч ирээд байна гэсэн үг. За яг хөө төдийлөн гэр бүлийн хүчирхэл бага ингээд нэг бас нэг сурах боломж олцоог нь хангаад ингээд нэг амар амгалан сургаад байгаа боловч зарим нэг эхчүүд бас эцэг эхчүүд чиний төлөө гэж айгүйх хэлтгэлтэй амьдрал дээр сургууль дээр ч ингээд чиний төлөө зориулт хийж जैन чиний төлөө хөдөлмөрлж जैन чиний төлөө бид ингэж ин гэдэг нь энэ бол нэг талаа өөрийн өсгөөд ингээд түлхээд байгаа боловч нөгөө талаа айгүй дарамт үсгээд санагддаг нэг тийм барьцаалан нэг одоо энэ бидний юм гаргаад байгаа энэ золиосыг чи юугаар төлөх үч гэдэг юм шиг юм сэтгэл үүсгэлтэй энэ дээр тайм хөдөлтэй байдаг. Тий. Хүүхдүүдийн хувьд ер нь одоо нөгөө тийм нөхцөл байдлууд айгүй их илэрч байгаа. Ер нь бас л нөгөө их сургуулийн оюутан болох гэхээс илүүтэйгээр бараг 10 жил байхаас нь эхлээл те нөгөө өсвөр наснаас нь эхлээл чамааг сургахын тулд инглээ те эсвэл одоо бид нар гэр бүлээрээ эмч тийм учраас чи одоо эмч болох ёстой гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг талдаа энэ дээр нөгөө хүүхэд маш том үүрэг хариуцлагыг аавна. Нөгөө талдаа энэ үүрэг хариуцлагын эсрэг авцсан ирнэ би одоо эмч болохыг хүсэхгүй байна. Эсвэл намайг одоо бараг яах гэж төрүүлсэн гэдэг ч юм уу тиймэрхүү айгүй олон тохиолдлууд гарч ирдэг шүү дээ. Тэгээд намайг хайрлах гэж төрүүлээг юм уу эсвэл намайг ингэж юм хийлэх гэж эсвэл имж болох гэж төрүүлсэн юм уу гэдэг ч юм уу иймэрхүү тохиолдлууд ер нь их байгаа даа. Тэгэхээр эцэг эхийн зүгээс бол ер нь бол хүүхэд гэдэг чинь өөрөө тэг гэр бүлд хайрыг авчирч байгаа. За дээрэс нь угаасаа л эцэг их өөрсдөө шийдвэрээ гаргаад ингээд үр хүүхэдтэй болох тийм сонголтыг хийсэн учраас хүүхдийг хайрлах, тэгээд дэмжих тэгээд ер нь том болох үеэс нь эхлээл тухайн хүүхэд юунд сонирхолтой гэдгийг нь давхар өөрсдөө бас ингээ анзаарч харах ярилцах тэгээд тэрийг нь дэмжих байдлаар явах юм бол хүүхэд маань ер нь бол нөгөө аз жаргалтай ирээдүйд бол нийгэмдээ эрэгтэй хүн болно гэдэг чинь тэндээс ер нь бол үүсгэж байгаа байхгүй. Одоо миний анзаарч байгаагаар хүүхдүүд хоёр талдаа хөгжөөд байна зүгээр. Би миний харж байгаагаар бас би бурууч харж байж болно. Нэг хэсэг хүүхдүүд маань бол хөдөлмөрлж байна. Маш угаалга зөв хүчнээ тэрээгээд эцэг бас ар гэртээ тусдаа ингээд тэмтэй амьдарчих гээд байна. За нөгөө нэг хэсэг хүүхдүүд маань бол бүр эсэргээрээ бас өөр зуршил руу томтолт руу хамрагдаж гэр бүл аав ээжээс ингээд хөндөрж байна. Бараг тусдаа байр төрөлч найз нөхдөөр амьдрах юм уу бүр 10 жилээс ажиглаж штэ. Энэ ямар шалтгаанаар эцэгээс эдгээр холдоо байна. За энэ яг нөгөө гэр бүлийн хүмүүжлийн нөлөө орж ирж байгаа.
За яг тэр гэр бүлээс одоо юу гэдэг тусгаар байх нь гэдэг онцлог чинь нөгөө түрүүний ярьж исэн өсвөр насны дээр нийлэрч байгаа хамгийн гол нийгэмшүүн сэтгэл зүйн онцлог. Үе тэнгийнхантайгаа хамт байх, цагийг өнгөрөөх, за тэгээд нөгөө юм хувийн орон зайтай байх гэдэг энэ одоо гол онцлогийг эцэг эхчүүд маань ойлгохгүй нөгөө хаагаад байна гэсэн үг. Тэгээд ирэхээр нэг юм өөрсөндөө эрхчлөө олохын тулд ч юм уу те эцэг эхээсээ тусдаа байх гэдэг ийм зүйл байгаа. За тэгээ мэдээч хэрэг зарим эцэг эхчүүдийн хувьд бол яг хуу боломжтой байгаа тохиолдолд бол ингээд окей чи тусдаа гараад амьдраад үзэх гэдэг нэг юм бие даасан байдлын уг нь мэдрүүлээ гэд гаргадаг боловч нөгөө хүүхдүүдийн хувьд нөгөө талдаа найз нөхөрлийн нөлөөгөөр ч юм уу юм буруу замд татагдах те ямар нэгэн байдлаар одоо хэрэг татагдах байдаг муу зүйл хийх гэдэг ч юм уу иймэрхүү онцлогуд илэрч гарч ирээд байгаа. Эцэгхээс залхаад байгаа хэдийч хараа хяналтаас холдно гэдэг чинь бусад зүйл уруу татагдах айгүй хэлбэр болно. Тийм хэлбэр болчихж байгаа. Нөгөө хориодсон учраас. Ер нь сайн эцэг их гэж ямар хүн хэлдэг. Бүгд л эцэг их гүүр хүүхдийн төлөө одоо сая миний хэлсэнчлэн та нар зориулж чиний төлөө гэдэг нь дарамт үүсгээд байгаа боловч яг ер нь сайн эцэг их гэж ямар хүн хэлдэг. Зарим үед эцэг ихийн уралд сууж магтаж байгаа ээж аваа юм шиг. Зарим үед тэр ангиас өгсөн үүрэг даалгаврыг насан туршид нь бүр оюутан цаг их сургууль төгсөлтөнд биелүүлсэн эцэг сайн эцэг их юм шиг. Нөгөө талд тэр унаа машин авч өгөөд л гой ганган брендийн хувцлаар оюутан төгсөн хувцлаад байгаа сайн эцэг юм шиг. Нэг бол өсгөд цангаагаад бүр хичээлд хэд анхааруулад байгаа сайн эцэг юм шиг. Ямар эцэг ер нь сайн эцэг их гэхээ. Ааха. Тэгээ яг энэ тал дээр одоо нэрвчилж гаргаж ирсэн тодорхойлт байдаг юм болов уу тий. Миний хувьд бол яг нөгөө мэрэгжлийн зүгээс харах юм бол сайн эцэг их байх гэдэг нь хүүхдээ сэтгэл зүйн хувьд болоод бие махбодын хувьд нэрүүл байхад нь л анхаарч байгаа эцэг их. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө төрсэн цагаас нь эхлээл хүүхдийг эрүүл гэдэг маань зөвхөн одоо организмын хувьд биш те сэтгэл зүйн хувьд ч гэсэн эрүүл байх тэр онцлог. Тэгэхээр ер нь л нөгөө хүүхэд юм ойлгодоггүй гэл аав ээж нар тэгээд идэг штэ. Гэтэл нөгөө хүүхэд чинь ер нь ураг байх үеэсээ тэр амьдралын хөгжлийн их үеэсээ ээж аавынхаа дуу хоолойг сонсч идэг. Тэгэхээр нэгсэндээ төрөл одоо юу гэдэг ихний өдрөөс нь эхлээл хүүхэдтэй ярилцах за гэл гэх мэтчлээ. Тэгэхээр нэгсэндээ тэр сэтгэл зүй болоод бие организмын хувьд аль тал дээр нь анхаарч чаддаг хүүхдэд тайван байлгах, сонсч чаддаг эцэг эхчүүдийг л би хайж аав гэж тодорхойлох байна. Би ч гэсэн яг таны яриас одоо сонсож байхад хүүхдэд одоо ойлгох нь чухал уу, баг хүмүүжүүлэх нь чухал уу гэсэн асуулт бас төрөн гарч ирж байна шүү дээ. Мэдээж хүмүүжлэлтэй хүүхд чинь өөр байдаг л да. Гэхдээ бас хүүхдэд ойлгох гэдэг чинь чухал юм байна. Одоо бол харьцангуй нөгөө ил загтлаар харилцах өдр биш ярилцах нь маш багасчлаа шүү дээ. Одоо түрүүн яриан дахин дурдж байгаа шиг утсаа болороо нөхдүүдээ арай л олон цагаар барьж байна. Над тарих нүдэ амраа гिचээд өөртөө хажууд нь 3-4 цаг л багтаал ухдаг, өөртөө одоо хүүхдүүдтэйгээ тоглож байна. Энэ байдал чи одоо яг үнэндээ ойлголцоод байна уу? Шаардлага тавиад байна уу? Хүмүүжүүлээд байна уу гэдэг нь ялгааж байхгүй болж эхэллээ. Тий. Тэгэхээр яг үнэ одоо нэг юм кейс байна л да. Нөгөө дэлгэцийн донтолттой хүүхдийн ээж аавтай ярилцсан юм ярилцлагын кейс байгаа. Тэгээд за хүүхдээ дэлгэцнээс холдуулах одоо юм цагийн хуваарийг гарганаа гэдгсэн чинь аав нь юу гэж хэлсэн гэхээр хэдийн хугацаанд үргэлжлэх үү гэд. Тэгээд яагаад ийм асуулт асууж байгаа гэдгсэн чинь би чи ингээ өдөржин тэг өглөөнөөс орой болтол ажиллаж орж ирчээд нэг орой нэг телевизэр үзэх ёстой. Тэгжээж би ингэж стрессээ тайлж ядаргаагаа тайлдгаа гэд. Уг нь бол тэр гэр тэр зүйлийг тэр чигт нь хорих гээд байгаа. Тэгээд уг нь бол ингээ хүүхдээ дэлгэцийн донтолтоос хамгаалах гад ирцэн байгаад байгаа хэрнээ өөртөө одоо жишээлбэл зүгээр юм наазахын кейс байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ ээж аав нар ялангуяа одоо сүүлийн үеийн хамгийн том асуудал ялангуяа бага насны дээр дэлгэцийн хэрэглээ болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яг л тогтсон одоо юм цагийн хуваарийг нөө гэрийн дүрэн гэдэг шиг гаргаал одоо 9 цагаас хойшоо оролдохгүй л гэсэн бол том жижиггүй оролдохгүй байх тал дээр үүдэг ч юм уу. Тэгэхээр ер нь яг эцэг их хүүхэд маань юу хүсэж ийн тэ ямар сонирхолтой байна ээж аав нь бас ямар байгаасаа гэж хүсэж байгаа гэдэг ч юм уу тэр хүүхдүүдийн санаа бодлыг сонсгон ч гэсэн ер нь чухал байгаа гэсэн үг. Тийм байна. Үндсэндээ яг нөгөө томцод хүүхдийн тал гэж бид нар яриад байдаг. Яриад байдаг хэрнээл өөртөө яг тэр дүр төрсөөр алдаад байдаг. Тэгсээр нэ миний үед юм байсан. Чиний үед одоо ингээл хэлбэг. Би бараг ингэж үзээгүй. Чи юм ингэж ингэдэг нь одоо хүүхдийг бас жоохон харьцуулт хийж ингэж урагшаа халахт нь садаа болтгоо. Тэр яриа их амьдрал дээр явдсан шүү дээ. Тий. Замшиг ингэ тансаг байсангүй. Юу ингэж идэж явах, юу юм өмсөж зүөх хагагч байгаа юм гэл өмсдөг байлаа. Хос үнс юм л иддэг байлаа. Ингээд ахт гэ түрүүний нөгөө яриатаас олгож шүү дээ. Ингээд
бас нэг хүүхд өөрөөрөө байх нэг тийм цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тэрэн дээр ингээд үгүйсгэл хийгээд энэ бас хүүхд ингээ өөрийгөө алдагдаад эвдэгдэхэд бас өргөж байна. Тий. Одоо нэг сүүлийн үед нэг юм рил яваад байна л та. Одоо нөгөө 2 хүүхдийн ч юм уу автан зогсоож байгаа. За 1 нас 3 нас хүртлээр пицца идсэн нурагшаалах гээл онгоцон сууж үзсэн нурагшаалах гээл. Тэгэнгუთ мэдээж хэрэг тэр чинь нөгөө нийгмийн угаасаа өөр орчин нөхцөлд амьдарч исэн учраас яг нэг хүүхдүүдтэй те таад маань их гоё сайхан амьдарч байгаа шүү аав ээж нь зүтгэсэн шүү гэдэг тийм мэдрэмжийг өгөх гээд байгаа юм шиг боловч энэ юусоо хүүхдүүд нөгөө талдаа бид нар илүү ийм хэрглэж байгаа нь буруу юм байна гэдэг ч юм уу нэг юм өөртөө буруутгах тийм мэдрэмжийг өгөх гээд байгаа. Тэгээ нөгөө талдаа яг сэтгэл судлал талаас яг энэ хүүхдүүдийн хувьд дутуугийн нөгөө мэдрэмж дутуугийн комплекс гэдэг ч юм уу тийм зүйлийг бас үүсгэх нөхцөл гарч байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь бидний хүүхдүүд ч гэсэн том болоод ээж аав болоод хүүхдүүдээ те одоо юу хэргэлдэг болохын тэр үед нь одоо робот гарахын юу гарахын тэр үед нь бас тийм бидний юм хэргэлж үзээгүйгээд ярина гэхэр чи эн чинь өөрөө нийгмээс хамааралтай өөрчлөлтүүд байгаа учраас яг энэ одоогийн нийгэмд ийм зүйл байгаа бидний үед ийм юм байсан гэдэг тэр нөхцөлийг хараад өөр болжээ гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрнээс би одоо талханд очрлоо явдаг байсан. Одоо чи зүгээр талхыг хэдэн олон сонголттой орно худалдаж авч ингэдэх юм бол энд нөгөө хүүхэд өөрийгөө буруутнаар л мэдрэх гэдэг юм гэсэн. Тийм байна. Одоо такси нисдэг болж байна шүү дээ. Дэлхийд. Нисдэг такси гарч ирж хат бид нар зам дээр байгаа таксинд л стресстэй л тэрийгэ хүүхдүүдүүгээ гаргаж яадаг. За мөн таны саяын тэр бэлгийг үзлэгээ ярьдаг шүү. Нэг хэсэг монголчууд сая шуурлаа шүү дээ. Хүүхдийн хажууд уцаар яриад би нөхөргүй штэ хүүхдгүй штэ ингээд томчууд өөрсдөө сэтгэл зүйн жоох юм зугаа авчиж байгаа байхгүй юу. Тэр хүүхдүүдийн нүдний гал унтарж байгаа уйлж байгаа тэр чин асар том ингээд тухайн нэг минутын дотор болоод өнгөрч байгаа процесс боловч шууд зогддог байхгүй. Яг үнэ. Бүр ингээд нөхлөгдөд хадаасаар юм цоолж байгаа юм шиг нөхлөгдөд баг бөглөгдөхгүй. Тим юм реакшн үүсэж байгааг анзаарахгүй л айгүй удаан явсан тий. Тэгэл тэнцэнээс ч хүүхдүүд яг нөгөө суралцах гэдэг зүйл явж байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг нөгөө сэтгэл судлалт гол нийгмийн танин мэдхүү онол гэдэг тэрний үрээнд бол хүүхдүүд ерөөсөө нийгмээс суралцдаг гэд одоо нөгөө туршилт нь хүртэл байгаад байдаг. Хүүхэлтэйг зодуулж байгаа нэг хэсэг, хайрлаж байгаа нэг хэсэг ийм бичлэгэн дээр зодж байгааг харсан хүүхдүүд бол тэр хүүхэлтэйг зоддог, хайрлаж байгааг нь харсан хүүхдүүд хайрладаг гэх. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэр нэг бичлэгт аав ээжийн нэг юм өхөөртөд хийж байгаа бичлэгүүд, үйлдэлүүд нь хүүхдэд тухайн үед нэг юм яг таны хэлдгээр нэлээд юм асуудлыг үүсгэж байгаа. Нөгөө талдаа бас мэдхгүй байхгүй. Би чинь их нэртэй юм уу нөхөртэй ирнэ өөр юм хтэйтэй ч юм уу ярьж болох юм байна гэдэг тэр нэг огт өөрийнх нь ертөнцид байгаагүй тийм шинэ мессежийг ер нь өгч чинь гэсэн үг байхгүй. Одоо энэ үндсэндээ сошиалыг бид нэг зохистой хэрэглээд ингээд чадаад байгаа юм шиг хэрнээл яг энүүгээр дамжуулж баг ирээдүгээ зарим үед устгаад байгаа байхгүй юу. Одоо чи бас анзаарч байна та хэдэн лайк өрөх вэ? Та тэгвэл ундаг дугаа авч өгвөл хэдэн лайк өрвөл авч өгөх вэ? Та хэдэн лайк өрвөл надтайгаа та руу аялах вэ? Хэдэн лайк өрвөл миний өрөөг тогтжуулж өгөх вэ гэдэг чинь баг 8-aalцж байна. Тий. Одоо энэ чинь бол тэр жоохон хамтад ямар хандлт өсгөх үү? Тэд нар ямар маа нэгэн одоо шинэ хаяг сайт нэгээ тэрийг хөгжүүлэх явж байгаа биш шүү дээ. Яг нэг даган дуурайх маягаар гэдэг чинь дахиад энэ байдал нөхөдөж орж ирэхгүй бол нөгөө дутуугийн мэдрэмжийг аваад лайк авчиж зүрх авчиж л урд нь болж исэн юм да. Одоо яагаад энэ саяын тавьсан хүсэл биелсэнгүйгээд өөр аргаар бас хуурах юм уу, хулгайлах юм уу бас хазаах магадaltaй мөн гэж би анзаарч байгаа байхгүй. Тий. Яг одоо энэ дэр нөгөө нөхцөл заавал гэдэг зүйлийг бий болгоод байна гэсэн үг байхгүй. Инх юм бол тэгнэ гэд. Тэгээ ялтчгүй одоо юу гэдэг нөгөө бас л одоо тэгдэг ш. За чи хичээлээ хийчих юм бол уцаа үзээрэй. Ингэчих юм бол тэгэрээ гэдэг ийм нөхцлүүдийг тавиад хахаар тий эцсийн үр дүндээ хүүхэд ер нь нөгөө нийгэмдэр гараад одоо насан турш том хүн болоод ирэхээр яг тийм нөхцлийг тавьж эхэлдэг гэсэн үг. Одоо жишээ нь мэдхгүй те ажилд ороод энийг хийжүүл та надад юу их ингэ захиралтай хэлээд баг хаалгадах ч юм уу тиймэрхүү тохиолдол хүрэх гарах гэдэг байгаа байхгүй. Хоолой идсэн чинь нэг тоглолноо гэж л анх эхэлж ийсэн. Одоо бол хоолой идсэн чинь уцаж өгнө. Өгнө гэд. Тэгэхээр эн чинь ерөөсө дандаа нэг юм альва зүйл төр нөхцөл гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэн доо хүүхэд одоо багасаа эхлээлтэй одоо ч гэсэн яг энэ өсвөр насны дээр нь тэр тэдэн лайк хүрчүүл гэд яг тухайн хүүхдүүдийн хувьд нэг юм дэмжлэг явагдаад байгаа юм шиг боловч нөгөө талдаа энэ яг заавлын хувьд бол дандаа юм нөхцлөөр альва зүйлийг хийх үйлдэл үүсгэх гэдэг нь гэсэн үг тийм. Нөгөө бусдын хамааралтай болж эхэлж шээ. Өөрөө нөгөө бие орны эзэн болон дүрд мөчөө хөслөж хөлмөрж одоо бий болох хэрэгтэй юм чинь бусдын хамаарлал гэсэн үг.
За яг одоо үе дээр үе гэж одоо харьцуулж ярихаар бас үзэх сонсогчдод төдийлөн таатай биш байх. Гэхдээ миний үед бол бас л ихэнх цагаа гадаа өнгөрөөдөг, гүйдэх хараадаг. Ийм л байл. Одоо бол яг хүүхдүүд үндсэндээ айгүйх нөгөө гэртийн баригдвал байдалтай дэлгэцийн яг ийм сошиал медиар бол орчоод байна л та. Тэгэхээр энийг одоо бид засалруулах гэж чадахгүй ч гэсэн бүр миний хувьд бол бараг бүр төв засгийн хэмжээнд авч үзэж тодорхой тоон хязгаарлалт гаргаж цагийн баримжаатай дөрвөлж ингэхгүй бол одоо эн чинь Дауны синдром, аутизм, хэл ярианы хоцрогдол, орон зайн баримжаагүй хүүхдүүд гээд олон ийм сонио онцтой хүүхдүүд гарч ирээд төвүүд нээгдээд энд нь улс тэдэн тэр бумаар нь шидээд дахиад багш сургууль хүмүүжлэгч бэлтгээд ингээд бүр улсаараа дахиад эннийхээ араас хүүхдийн хараас хөөцөлт ажиллуулж эхэлж байгаа байхгүй. Уул миний харж байгаа бол урьдчилан сэргийлэх баягаар ажилчвал хүний хүч хөдөлмөр хөрөнгө гарах нэрээ багуу гэж хардаг. Та энэ дээр ямар бодолтой явд? За яг энэ нөгөө таны хэлсэн саяны шалтгаанууд бас хэцүү, зарим нь үнэхээр дэлгэцний хэрэглээтэй холбоогүй гэдэг олон асуудлууд гарч ирнэ тий. Яг нь ер нь яг энэ дэлгэцтэй холбоотой одоо энэ сүүлийн үеийн технологиуд гарч ирлээ, сошиал медиа хөгжүүлэлт явагдлаа гэдэг тий. Тэгэхээр энэ дээр ерөөсөө л одоо бидний зүгээс хийх ёстой юм буюу аав ээж нарын зүгээс хийх ёстой юм гэртээ өөртөө чанартай цагийг л гаргах байгаа байхгүй. Тэгэл угаасаа л одоо ч бүр ингээд хөрсөн цагаас нь эхлээд л баг худалч хүнд утас үзүүлэл те явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол түрүү хэлжсэнчлэн яг үнэхээр хүүхдээ одоо тэр дэлгэцэн хэрэглээ чи угаасаа ингээд тархинд нөлөөлж байгаа те сэтгэл зүйд нөлөөлж байгаа гэдг нь батлагдсан гараад ирсэн үр дүнгууд байгаа учраас чанартай цаг гэдэг зүйлийг гэр бүлдээ яаж гаргах вэ гэдэг дээр л анхаарах шаардлагатай болчихж байгаа. Энэ дээр ирчүүдийн нэг дутагдал гараад байгаа. За одоо ээж нар бол хүүхдээ чанартай цаг гаргамаар байна. Зэрэгөө хүүхдтэйгээ тогломоор байна, хамт гэр бүлээрээ зураг зурмаар байна. Амралтын өдрөө агаарчлан гаргаж аялмаар байна гэдэг. Нөгөө ирчүүч нэх хайхтар овоож очиод олоод байгаа юм шиг. Тийм ч ажилтай, ийм ч ажилтай. Энэ хагасанд би ийм төлөвлөсөн, би бүтсэнд би ийм төлөвлөсөн гэл одоо зөрчил үүсэл. Ингээл явж байна. Тийм тэгэхээр гэр бүлийн хоёр ч гэсэн ер нь бол хоорондоо хуваар гаргачих тохиолдсон. Мэдээж хэрэг өөртөндөө бас гарах цагийн хуваар хэрэгтэй тий. Тэгэхээр за тэгвэл 7 хоногийн одоо юу гэдгийг сарын тэд 7 хоногийн бэм нэмтэн чи өөртөө цаг гаргаа. Тэр бэм нэмтэн хүүхдүүдтэйгээ цуг яг чанартай цагийг гаргая. Тэр нэг бэмбэт нь би өөртөө цаг гаргана гэдэг. Ер нь бол ингээд нөгөө маш сайн ярилцаад л хийх хэрэгтэй. Тэгэхгүй одоо тэгэл за хүүхдүүдийг гэрт нь үлдээчихгээл те нөгөөд маань уцаа үзэл телевизрээ үзэл гэл ингэсээр байгаа л ерөөхдөө нийгмийн ярилцаач гэсэн аюул доголдолтой болж эхэлж байгаа. Монголчууд бас нэг зүйлийг тийм нэг хөвшүүлэхтэй жоохон удаан юм шиг байна. Хандлага маань. За одоо яг энэ 7 хоногоос эхлээд хүүхдүүдэд цаг гаргая. Найз шиг нь байцгаая. Ингээл эхэлдэг. Тэгэл явж ятал дараагийн 7 хоног ороод за тэгэл ер нь замхарч эхэлнэ. Ер нь төлөвлөгөөний хувьд бол ярилцсан хувьд бол манайхан монголчууд бас харьцангуй зөөлөн характертай арт хүмүүс шүү дээ тийм. Дуу чангатай биш. Бас хүчээр юм шийдэх гээд байдаг арт хүн биш. Тэгэхээр аль болох одоо өөрөө ч одоо өнөөдөр үрж ярьснаа бас гол томьёол бол хүүхдээ тэврээ, хайрлаа, бахан бие болон одоо хэл ам хүрэлцэх харилцааны зүйлийг одоо амьдаар бий болгож чанартай цагийг гэр бүлтэй гаргая гэсэн энэ санаа л гарч байна. За та ер нь бас манай эцэг эхчүүд болон за одоо бас оюутан цаг руу шилжиж байгаа хүүхдүүд ер нь та бүхэл насны хүүхдтэй ээж аавд хандаж бас нэг хилчих юмсан үүн дээр анхаарч хараа гэж бодож санддаг зүйл байна бас. Байлгүй яах вэ? За тэгэл хүүхд яригдахаар ер нь тэгэл багаас бүх одоо юу гэдэг нөгөө бага наснаас нь л бүх юм нь эхэлж идэг. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд яг л нөгөө төрөний хэлдэгтэй бие махбодын хувьд бол сэтгэл зүйн хувьд эрүүл байх тал дээр нь л анхаарах. Тэр ерөөсөө аюу энгийн тэгээ сонсох, ойлгох. Тэг хүүхэд юу хүсэж чинь жоохон байсан ч хамаагүй 3-тай хүүхэд маань те гадаа гарыг гэсэн бол тэрийг нь одоо дэмжих байдаг ч юм уу. Тэгэхээр нэгсэндээ нөгөө чанартай цагийг гаргах гэдэг зүйл маань энэ дээр ингээд ороод ирчихэж байгаа гэсэн үг. За тэгээд хүүхэд сургуульд ороод ирэхээр олон хүмүүсийн одоо нөгөө мэддэггүй байсан зан төлөвийг зохицуулах одоо тийм том хариуцлага хүлээж эхэлдэг учраас эцэг эхчүүд яг хүүхдээ сургуульд орж байгаа үед нь багш нарын тий одоо яаж ярьд юм бэ, найзууд нь юу гэж ирэлт юм бэ гэдэг ч юм. Тэрнээс загинсан уу тий одоо яасан гэдэг асуулт ихээсээ илүүтэйгээр чамд одоо ярихад хэцүү байсан уу гэдэг ч юм. Тэр нөгөө хүүхдийнхээ онцлог тохируулаад. За тэгээд яг одоо ер нь нөгөө амьдралын бас нэг бүхэл үе чухалч гэсэн хамгийн нэг гол онцгойлох мөч бол өсвөр нас болоод ирж байгаа. Тэгэхээр энэ өсвөр насн дээр ерөөсөө хүүхдтэйгээ маш сайн ойлголцох хэрэгтэй. Хувийн орон зай гэж чамд яг
юу хэрэгтэй байгаад энэ өрөөндөө ороод хаалгаад өгчих юм уу? Эсвэл эсэргээрээ чамайг сонсдог, ойлгодог тий шаардлагатай үед нь ганцаарнгийн орхих ийм нөхцөл чамд хэрэгтэй байна уу гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөөсөө эцэг эхчүүдээс ялангуяа энэ одоо жинзи үе гэлээ штэ альфа үеийнхээ одоо ингээд өсч том болж байна. Тэгэхээр үе болгоны хоорондын тэр онцлогийг нийгмийн хөгжилтэй нь холбож ойлгоод одоо хүүхдүүд маань юу хэрэгтэй, юу шаардлагатай байна гэдгийг өөрсдөө нэгдүгээрт мэдэх, хоёрдугаарт нь хүүхдээ сонсох, ойлгох, ярилцах гэдэг тийм зүйлийг л одоо чухалчилж чанартай цаг гэдэг зүйлийг л гаргаарай гэдэг тийм л юм байгаад байна. За баярлалаа. Бидний эцэг эхчүүд ингээд үр хүүхдээ хүний хүүхдээс дутаахгүй явах юмасаа гэдэг энэ үүдэл сэтгэл зүй тавьж байгаа анхаарал халамжаас гадна ихэнх хайр халамж цаг яг төлөвшөх, бие хүн болох, улс орны хүчирхэг юм иргэд бүтээх гол үүргийг бол багш нар та нар нуруунд дээр үрж явж байгаа. Яг үүндээ аавар ээжээр овлоод дуудагдаа явж байгаа боловч багшийн нэрэл гарахгүй болохоос ер нь тэр хүний хөгжлийн бараг 70-80% нь цэцэрлэг сургуулийн их сургуулийн багш нараас шалтгаалж байгаа. Тэгэхээр бас ингээд төмний төлөө хүүхдийн төлөөтэй цаг наргүй ажиллаж өөрийн мэдсэн сурсан зүйлээ ингээд гарамгүй бас ингээд хайрл сургаж өгч танд бас их баярлалаа. Гэр бүлд нь, ажлын хамт олонд нь за бас сайртай хүмүүс чинь хамт олонны хүмүүс бас баярсан талархснаа илэрхийлээ. Өрлөг хүлээж авч хүрэлцээрсэн талархлаа. За бас би бодож сууж хэлээ. Энэ маш том сэдв учраас дараа бас таны боломж цагийг харж байгаа дахин нэвтрүүлэгт өрж хоёлаа бас энэ сургуулийн орчны талаар ярих. За сая ингээд нэг бүл хийдэж фэйсбүүкээр нэгээ зодж ийн гэж бичлэгүүд нэлээ явж байгаа бол энэ нэг талтаа анхааруулаад байгаа бол нөгөө талтаа сэтэл өгөөд байгаа юм шиг надад бол их тийм сонин санагдсан би мэрэгчлэн бүшиж учраас 20 дугаар сургуулийн орчны талаар юм дээр ярилцмаар юм сэтгэл төрөө сууж байна. Тэгээ өнөөдөр ямарчсан өөрчлөлт хүлээж авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Би тэгээд бас таныг дахин нэвтрүүлэгтээ урьж хоёлаа бас дэлгэрүүлж бас дахиад ярих юм сэдв байгаа юм байна гэж бодож сууж танд бас дахин хүрэлцэн ирээрэй гэж хүсэлтэй байх байна. Тэгэлгүй яах. Тэгээд энэ гоё подкастнда бас урьж оролцуулсан танд баярлалаа. Миний подкастын нэр чинь өөрчлөлт нэртэй. Тий, ер нь өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээс гадна бас яг тэр бүхий л насан дээрийн өөрчлөлтүүд явж идэх учраас төвлөрөлгийн нэртэй цэс айгүй хоцлборлуудын хувьд бас нийцж байгаа. Тэгээд хоёлаас дахиад нэг ярилцах хэрэгтэй юм байна. За оюутан цагаа төгсөөч гэсэн насан туршид ажлын байранд гарна гэдэг хүн чинь. Тэгэхээр дахиад асуудал үүснэ. Нөгөө ихнэр хаана явна, нөхөр хаана явна. Яг өндөр нам хань уу ижлүүхээр чинь юм хүний хөгжил гэдэг чинь асар том ертөнц болчихж байна. Тэг өрлөг хүлээж авч хүрэлцээрсэн танд талархлаа. Дараа манай студ бас тавтаа золч надтай бас дахин сэдвэр хөгжлүүлээ ярья гэж хүсэж байна. За тэгэлгүй яах вэ? Баярлалаа. За үзэг сонсогчдоо баярлалаа. Хөөхтөнгөр радио 82.9 болон 102.9 дээр FM радиогоор явж байгаа. Та бүхэн хөөхтөнгөр гэж гэрэлээр бичин бидний бэлтгэн өргөж байгаа сонирхолтой подкастуудыг хүлээн авч үзэх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн маань одоо бид тэрийг ярилцахад маш их чухал ачаал бүтлөгдөг найруулагч Дээгийд бас баярлалаа. Точондоо баярлалаа. За баярлалаа.